Өнөөдөр бид дэлхийн хамгийн чухал асуудлыг шийдэхгүй ч хамгийн сонирхолтой сэдвийг миний бодлоор арай л өөр хэлцүүлэг эхэллээ. За good morning гэдэг шоу мигмар гаргийн сонгодог тусгалтай өглөөний миний бодлоор хэсэг рүү бүгдээрээ шилжин орлоо. Яг энэ цаг мөчид манай сэтгүүлч, хөтлөгч, намын зохиолч, рашин оюун дөрөгч мань хүрсэн байна. Дөнгөж намын баяр дуусаад явж байна. Намын баяр хэрэг. Намын баяр амжилттай юу? Намын баяр өөр нэг амжилттай. Тэгээд ер нь номнууд маань амжилттай зарагдлаа. Тэгээд тэрнээс гадна нөгөө Буяагийн хамгийн сүүлд гаргасан хүн хүнээ бүтээдэг ном бол айгүй их зарагдсан. Өнөөдөр тэгээд миний ханы төрсөдөр болж байгаа. Wow! Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday Буяахта. Happy birthday to you. За нар хүнээс манддаг намын зохиолч, лектор, хууны өгслийн багш, сургууль хүмүүжүүлэгч, намын зохиолч одоо Пүрэв сүрэнгийн Буян дэлгэр ахта олон хүмүүсийн зүрх сэтгэлд нарыг мандуулж яваа ган үзэг нь одоо хурц байх болтугай гэд төрсөн өдрийн алуу мэндийг good morning гэдэг шоуны хамтдаас хүргэж байна. Гэхдээ төрсөн өдрөөрөө цаа чи өвчтэй. Яаваа. Яаж юм бэ? Намын баярыг бас арай хийж өнгөрөөсөн. Ерөнхийдөө тийм муухай ханаад үлээ. Тийм үү? Яа. Суугаадсан юм уу? Тийм эмээ авгаал тэгээд нагаал тэгээд одоо тэр хүнийг орлох хүн байхгүй юм. Өдөө мөгнө орлон гээд байгаа шүү дээ. Орлон гэдэг хүн бидгүү. Энэ жоохон хоёр талтай сэдв юм. Гэхдээ л Хоёр сэдв. Үнэхээр сэдв. Тэгээд энэ орлон гэдэг зүйл дээр яагаад ч юм эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд нэг юм цаанаасаа нэг тийм үгүй дээ. Тийм юм болохгүй дээ. Хэрвээ тэгчүүл яана гэдэг нэг юм айц ер нь байт юм байлаа. Одоо жишээ нь багсаа би ингээд одоо сургалтанд ирж байгаа эмэгтэйчүүд ч тийм. Ер нь ингээ хүмүүсийн амьдралд ингээд хэн нэгэн орлож гарч ирсэн эмэгтэй ч эрэгтэй ч одоо ингээл нэг 2 дахь 3 дахь ч тий орлож гарч ирсэн хүний тухай яригадах юм. Миний амьдрал бүр хизээш тийм юм болохгүй гэж бодож исэн. Яг айжсэн юмтайгаа би нүр тулсан ч гэдэг юм уу тий. Яг ийм зүйлүүд ингээд яригадаад. Тийм. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нөгөө эмэгтэйчүүдийн одоо хамгийн одоо мэдүүштэй зүйл энэ хизээ нэгэн өдөр өөр хүнтэй болчихгүй дээ гэдэг энэ айц ер нь өөртөө битгий байлга. За тэгээд ерөнхийдөө бас нэг зүйл дээр айгүй зоригтой байгаараа гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэр хүн намайг сонгоод хайрлаад өөрийнхөө сонголтоор миний дэргэд байвал үнэхээр гоё. Сонголтоо ингэж явах юм бол явуулах зоригтой байх хэмжээний эмэгтэй хүн өөрөө байх хэрэгтэй. Ингийн тулд хий хоосон бардамнал ч юм уу эсвэл нөгөө залуу насны хэрхэл гэж байдаг шүү дээ. Над чиг юм гоё эмэгтэй ихэнх оролт гэж. Тэгээ гэтэл ер нь ийм айцаар бол биш. Ер нь эмэгтэй хүн ямар ч үед өөрийгөө гээхгүй одоо би мэдээж бол анх буяатаа гэрэлжсэн 20 насны үзэсгэлэн бол надад одоо байхгүй. За 30 насны үзэсгэлэн байхгүй. За одоо би баг ингээд 50 руу орж байна. Гэхдээ би яаж ийм гэхээр зэрэг би өөрийнхөө дотор 20 эдтэй байсан тэр итгэлгүй ОГ-гоос шал өөр одоо болцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юуны тухай бодох вэ гэхээр зэрэг одоо миний нөхөр за радио сонсож байгаа бүсгүүчүүдийн хувьд одоо тий таны нөхөр танд дурлах болсон дор хаяж 3 гэрэл эмэгтэй хүний дотор байна. Одоо жишээ нь буяа намайг хөгжилтэй. Тэгээ илүүдтэй айш байхгүй дандаа инээдэг гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр зэрэг надад дурлсан тэр шалтгааныг би хизээч гээж би өөрийнхөө гэрлийг унтрааж болохгүй. Тэгээ би насандаа тохирсон үзэсгэлэн өөртөө хадгална гоо сайхан гэдэг чинь залуу наснд бол үзэсгэлэн байгаа даа шүү. Залуу насны үзэсгэлэн. За тэгээ 40 наснаас хойш бол тэр чинь хөдөлмөр болчиход байгаа шүү. Өөрийгөө хэрхэн арчилж гин өөртөө цаг зав гаргаж гин үгүй. Тэгэхээр энэ чэнэс юуны тухай ярих гэдэг нэхлээр зэрэг би ямар ч үед өөрийгөө гээж болохгүй. Тэрнээс ш магнаа нэг өдөр явчих үедээ тий баясаа нэг өдөр явчих үедээ гэдэг айц надад байх юм бол хүнийг хүчээр дэрэгдээ байлгах боломжгүй. Тэр бол өстой орлогдсон гэж. Өстой тэгэхээр орлогдсон. Энэ нөгөө чамайг орлох хүн гэдэг тэгэн гот ер нь бол нөгөө ажлын талбар дээр би айгүйх ботсон байхгүй юу? Ярина. Тэгээд нөгөө Стив Джобсын нэг хэлсэн үг гэдэг шүү дээ. Магнаа ингээс хэдэг бүр хэлтгий. Байж л да. Би өөрөө
харсан боцсон өнцгөө хэлээл гэж бодсон байхгүй юу? За. Стив Джобсын нэг хэлсэн үг байгаа шүү дээ. Одоо таныг ажлын байран дээр ч хүн орлно. Аха. Одоо ямар нэгэн одоо бизнесийн талбарт хүн орлно тий. Хамтрагч нар чинь таныг өөрөө нэг хамтрагчаар орлуулчихна. Аха. Харин таныг ингээд өвдөөд эмнэлгийн орон дээр хөвчих чинь таныг орлох хүн байхгүй. Яг зөв. Тэрний оронд ингээд хөвдөх хүн байхгүй гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр бид нэр орлогдох газараа орлогдд юм байна. Орлогдохгүй газараа орлогдохгүй. Гэтэл одоо бид нар өнөөдөр чамайг хүн орлоо гэдэг байгаа. Тэгэхээр бидний орлогдох боломжтой талбаруудын талаар ярилцах юм байна гэж ер нь ингээд бодож ирсэн байхгүй юу? Маш олон зүйлүүд эргэлзэж. Гэр бүлийн чиглэлээр саналаа жоохон өшөө урагшаа тавих уу? Ойг чи энд суучих уу? Энд эсвэл жоохон чангалах уу нэг л цаана нөгөө холдоод байгаа. Холдоод. Одоо яг болчиход. Энд харин ингээд нэг тэгэлж. Айгу уучлаарай. Би ингээ хажуунаас нь харж байгаа миний хувьд айгу хэцүү харагдана л. Хажууд нь жоохон материал жижигтэй болохоор. Яагаад эмгтэй хоёрын чөлөө хоёр гэдэг. Тэгээд би ингээд хаяа ингээд нөгөө жоохон дөрвөн мөрт холбох ер нь дуртай байдаг. Гэтэ байн гол бичдэг одоо шүлэгч бол биш л те. Гэтэ нэг ийм одоо мөрт бичижсэн санаанд орж байна. Би энэ хорвоо дээр мэдлэлээ гэхэд одоо би энэ хорвоо дээр илүүтэхгүй. Би энэ хорвоос явлаа гэхэд би энэ хорвоо дээр дутахгүй. Би ерөөсөө л одоо нэмэгдэхүүн ч биш, хасгахгүй ч биш. Би байсан ч дэлхийн үргэлжлэн байхгүйсэн ч жам ёс гэдэг зүйлүүд ерөнхийдөө үргэлжлэн. За тэгэхээр ер нь орлож болохгүй зүйл гэдэг дээр бол миний хувьд те миний ээж аавыг орлох юм ч байхгүй. Өөр орлож болохгүй зүйл гэвэл хүүхдүүдтэй одоо надаас өөр одоо орлох хүн байхгүй. Мэдээж бол сайн одоо дараагийн амьдралд одоо хожим учирсан ээж аавууд гэх юм уу сайн ээж аав нар байгаа. Ер нь бол байгаа. Энийг бол үүсэхгүй. Өөр бусад зүйлүүдээр би ч одоо бас ингээд амьдралынхаа түүхийг харах юм бол 2 удаа халагдчих үтсэн байдаг гэж. Нэг нь болохоор зэрэг би хөдөлмөрийн багш хийдэг байлаа. Би чинь нөгөө загвар зохион бүтээгч мэрэгчлээ шүү. Оо тийм үү? Тийм. Тэгээд би таны чинь номын зохиолч гэж бодоо. Тэгээд нөгөө дунд сургуульд би чинь хөдөлмөрийн багш хийж байхдаа үнэнхээр гоё багш байлаа гэж. Одоо юу гэхэлэр зэрэг одоо нөгөө надаас ингээд сурхан байгаа учраас нөгөө өөрийгөө нөгөө магтаж дүгүүлж байгаа талаараа биш ингээ ярмаар байгаа байхгүй. Тэгээд би чинь нөгөө загвар зохион бүтээгч мэрэгчлэр төгссөн фигур яаж зурх уу энэ төр гэд нарийн ширээ юмнаас сурцсан. Тэгээд гоблем нэхэх гээл те. Тэгээд миний ерөөсөө ингээд дунд сургуульд авсан миний өөрийн мэдрэмж тэр нэг хөдөлмөрийн гээд байгаа тэр бор төвтнээс би бүр үнэхээр ингээ уйтгартай. Тэрнээс би бүр үнэн залхдаг байхгүй. Тэгээл нэг хормогч аян, тэгээл нэг хоол хийн. Йоо, тэгээд би хөдөлмөрийн багш болонгуутлаа фигур яаж зурх охтуудаа даашинж палаж яаж гоблем яаж нэхэх үү гэд бүр гоблем гэдэг нь юу юм? Одоо нөгөө нэг юм ноос нь одоо ингээд хевсэг гар аргаар нэгч. Нөгөө гол утсаа ингэж. Тэгээ зургаа цааталт нь хийгээд тэгээ зургийнхаа дагуу уцаа хийгээл ингээд явчихдаг байхгүй. Тэгээд би тэнцээ нөгөө гоблем фигур зурх, гоблем нэххийг зааж өгөөд тэгээд би ингээд ангийнхныг ингээд харсан. Ер нь ингээд анги болгонд чинь бүр нэг юм гологдмол гэдэг юм уу, гадуурхагддаг хүүхдүүд байдэн шүү дээ. Тэгээд намайг багш болсны дараа бас яг тийм хүүхд байсан. Тэгээ яасан гэсэн чинь би шууд харж агаад нэг охин тэр хамгийн артлт ингээд суугаал энэ хин ч ярихгүй нөгөөдөл нь ингээд дээрлэхээ ядж байгаа юм шиг юм ярихлаар нөгөөдөл нь дуурахгүй. Тэгээ би тэр охиныг дуудаж ярьж агаад за энэ гоблемиг би одоо нэрийг ерөөсөө санахгүй баг олон жилийн өмнө учраас энд зааж өгнө. Яг нүдэн дээр энэ охинд зааж өгнө. Та нар асуух юм байвал энэ охиноос асууна. Гэхдээ хүүхдүүд чинь бас айгүй юу юм бэлээ. Ямар хүүхд багш нар дээр ингээд нөгөө шуугалдаал ямар багш нар дээр дуугаагаад димэн гэдэг би яг тэр үед мэдсэн байхгүй. Би гэхэд ингээд зөөлө хандсан чинь нөгөөдөл чинь за ер нь ингээд нөгөө буцлаа дэврэх шинжтэй шүү. Яга илэглэх маягтай. Нөгөөдөлстэй ширээгээ нөгөө ширээ шаардсан. Та нар зүгээр дээрлэхэж болохоор юм шиг харагдаад байна. Үгүй байхгүй гэдэг. Бүгднгээ тэгээд өстө бүгднгээ нам суулгаж байгаа. Тэгээд ер нь за багш нар ер нь одоо ингэж л уучраа олдго юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэр охин заагаад өнгөт бүх хүүхдүүд тэрнээс асууж байгаа. Тэр хүүхдийн нүд бүрстэ яаж асаж
бүр яаж гэрэлцэн гэж сананаа. Үнэхээр гоё. Тэгээ бид нар чинь бол энэ нэг дуугаа юм байдгийн ангийн дүнгээс ангийн одоо онооноос цааш нь одоо унахсан татсан матсан гэл ингээд улам тэгих биш. Тэгэж тусмаа тэр охин гэрэлтэж нөгөөдүүл нь тэрнээс асууж. Тэгээд нэг ингээд даварцсан нэг иймэрхүү хүүхдүүд байдаг шүү дээ. Гэтэ тэрнийг бол тэднийг бол нам дарж болохгүй шүү дээ. Бид нар чинь бас л хөөрхөн хүүхдүүд байгаа тий. За чиний энэ зүйл чинь сайн байна. Гэтэ энийг илүү сайжруулах юм бол чи бүр гоё болох гээд байна. Тэгэл те. Тэгвэл чинь ингээд өксөх ёстой хүмүүсүүд нь өксөөд тэр нөгөө нэг аашаараа дамгаалаад байгаа хүмүүсийн ааш нь дарагдангуудаа чадварууд нь бас ингээд гэрэлтээд ирж байгаа энэ зүйлүүд надад их гоё байсан байхгүй. Тэгээд яасан гэхээр нэг уйлрал ажиллаад тэр чи яагаад ч үлээ те халагдаад бүр нус нулимстайгаа холтоод халагдаад гэртээ ирээд тэр чинь би хүний одоо бэр болоод дөнгөж одоо хадминда ирээд ч гэдэм үү одоо шинэхэн бэр ихний хөөгтөж төрөөгүй нусан чавхайл шүү дээ. Ер нь бол нэг тиймэрхүү юмнууд ингээд болсон. Тэгээд тэр үед би юунод бодож байсан гэхээр зэрэг над шиг одоо ийм гоё заадаг багш байхгүй дээ. Хэвээ тийм юм алдчихин даач гэдэм үү те. Яг л ийм бодож байсан. Үгүй шүү дээ. Надаар тэр сургууль тутахгүй байхгүй. Дараагийн багш ирнэ. Дараагийн багш ч гэсэндээ онцгой чадвар байгаа. Тэр хүүхдүүд заах юмнууд байна те. За дараа нь бас нэг удаа халагдахад яг халагдах үедээ бол одоо ингээд нэг сэтгэл санаа бол яатсан байсан. Бүр одоо шулуутсан. За юм нэгээр дуустдаггүй ч гэдэм. Одоо тэрнээс өмнө болохоор зэрэг те. За одоо ингээд намайг ингээд явчихлаар яанда одоо тэрмэний анда энэмэний анда гэж бодчихсон. Тэгээд Эний дараа болох эхнийх дээр нь бол 22 настай нусанжах. Дараагийнх дээр нь болохоор зэрэг одоо Devil Wears Prada болсон чинь. Тэгээд миний бүр харах үнцэг өөрчлөгдсөн. Тэгээд би чаддаг юмтайгаа байсаар байтал намайг хинч орлохгүй, өөрийнхөө юмыг хийж яахгүй. Намайг орлдог юмны хойноос би ингээл цалингаас цалингийн оронд югаа игээд яваад исэн бол. За боломж олдоод явбал тэрээс надаар дутаагүй л те тэр газар тэгэл өөр хүмүүс орж ирээл үргэлжлээл өстой явдаг жамаараа яваал те. Гэтэл би өөрийнхөө юмыг эхлүүлгээл эхэлж чадахгүй байгаадс намайг хинч орлохгүй зүйлүүд рүүгээ бүрэн дүүрэн орох боломж байдаг. Тэгэхээр хэн намайг орлох уу, хэн намайг орлохгүй вэ гэдэг энэ зүйлүүдэд хүн мэднэ гэдэг маань бас амьдралын дэг журам дистара гэдэг юм байдаг. Ийм л нэг гэж. Юун дээр орлогдох вэ, юун дээр орлогдохгүй вэ гэдгийг хүн өөрөө мэддэг болчих юм бол тэрэндээ нөгөө одоо юу хорогдох гэдэг айдасгүй л болох юм байна штэ. Ер нь бол би эсрэгээр нь бас яг ингээд үзэж байгаа залуучууд байх юм бол би нөгөө тухайн үед нөгөө ямар нэгэн албан газар ажилд орохдоо би бас нэлээд олон ажил сольсон байгаа байхгүй. Тий, нэг талаараа сайн, нөгөө талаараа айгүй тийм угаасаа нэг юм шоуныхаа юм аяг таарсан, угаасаа нэг тийм бадарчин гэх юм аялагч ажлын байран дээр аялдаг хүн байсан ч юм уу мэдгүй. Гэхдээ миний хувьд ямар нэг ажлын байран дээр очихдоо за би энэ газраас одоо 3 сарын дадлага хугацаа гэж байдсан шүү дээ. Нэг ажилд авах. Тэр 3 сарын хугацаанд би энэ албан байгууллагын бүх одоо процесс дээр нь намайг одоо орлохооргүй хэмжээнд би сурна. Би бол харин хин нэг нь одоо орлох үс хэмжээнд болох ёстой гэж би өөргөө ингэж боддог ус хэвгүй. Харин намайг оруулж чадахгүй. Болтол нь би өөрөө өсөх ёстой гэдэг ийм зорилгыг өөртөө тавьж ажилладаг гэсэн байхгүй. Тэгээд тэгдэг байсан боловч тэр юм уу? Үнэхээр 3 сарын хугацаа гэдэг бол надад тухайн хүнд тухайн ажлын байран дээр бүх одоо процесс сегментүүдийг нь ойлгож, нюансыг нь ойлгож ингээ ажиллах боломжтой юм хугацаа байдаг юм билээ л ч. Тэгээ ер нь бол хүмүүс нэг тухайн өгж байгаа нэг хэдхэн одоо 500 мянга ч байт юм уу, сая ч байт юм уу. Тухайн үед бол нэг 500 мянга дотор л цалин авдаг байсан. Би хамгийн анхны ажил дээр 250 мянган төгрөгийн цалин авч 2 сар ажиллаж байсан байхгүй. Тэгээд 250 мянган төгрөгөөр би намайг энэ байгууллага үнэлж байгаа бол чи бол эндээс 250 мянган төгрөгөөр үнэлэгдэхгүй байтугай үнэлэгдэхгүй хэмжээний одоо юг өөртөө авч чадчихвэл би энэ дээр үнэхээр хөгжиж байгаа. Энэ байгууллагаас би юм авч ийна. Түүнээс би сарын 250 мянган төгрөгийг авчаад тэндээ хийгснийг нь хийгээл ингээ байж их юм бол надад энд хохиролтой байгаа. За одоо бүр хэлж байгаа сэдвийг наашин татъя. Тэгээд чи орлохгүй нөхөр ээж чадчих нь үү? Гай. Ямар аймаг юм бэ те? Энэ ерөөсөө нэг юм жижиг юм юу биш нэг аюу том сэлэн барьж аваад ингээ хонос хатгаад байгаа юм шиг. Анхнаасаа энэ сэдвэр арай гэж бодсон чи чи сайхан ингээ булзааруулаа, тойруулаа. Булзааруулаад биш. Байгуулгын ойлгомжтой шүү дээ. Өөрийнхөө харж байгаа өнцгөрөө л ярьж ийн л да.
Чадна штэ. Нүү чадна штэ гэж. Чадаж байгаа биш үү? Чадсан тухай яриаг уу штэ. Окей үс орлогдохгүй штэ. Угсаа би бол амар өөртөө ихтэй. Тий. Эцнийг л итгэлгүй байна те. Өөр инүүдээр л инүүдсэн шүү. За та инээдээ тайлбарлана. Магнаа нэг итгэлийн төрүүлсэнгүүдээ те. Ирчүүд яг ингэж боддог юм гэдэг. Хөө яг бамбарныг хэдэн штэ тийм. Тэгэхээр Сарин баран. нэг ажлын тухай ярьж байхдаа ингээл нүд мөтчин гэрэлтэл хөмсөг ингээл амар өдрөг ярьж яснаа гэр бүл гэсэн чинь ингээл Сарай марин удаан төвлөрөө болж молоод бүр яаж байгаа юм бэ? Баса минийс наа асуултанд өөрөө хариул та. Би чадсан. Наа чаг хүнд асуулт байна. Өөр суухан байна уу? Миний харан зах хөтлөгч байна. Баясаа ч одоо гэр бүлийн амьдралыг хэд хичээлтэй явж байгаа. Би сүүлд эхэлсэн шүү дээ. Би 35 наснда гэр бүл зохиогоод. Одоо нэг 4 хичээлээ. Тий 3 4 жилдээ л явж байна. 4 хичээл рүүгээ л орж байгаа. тэр чи одоо 40 хүрсэн юм уу? Үгүй би 39 сурж байгаа. За ер нь 40 хүрж байгаа юм байна. Тий. Тэгвэл би чамайг ерөөсө 40 хүрж байгаа гэж Таньсан. хараагүй аав нөгөө нэг аав ирж байхдаа 30 хүрж байгаа яг ингэж байж чадж байна. Чамайг орлох юм байхгүй шүү дээ. Одоо ингэ малгайг нь аваад ургахаа жисэн өмгийн тайлаад критийн тайлахаар яг 30 дагдаад байна. Тэгвэл малгай авчихгүй. Яах. Тийм үү? Манай баясагийн ингээд түүхийг сонсохоор дандаа өөрөөсөө ингээд нөгөө юу баг ингээд тэгээ нэг үе өнгөрцөн бүсгүүчүүдтэй октоодтай ингээд нөгөө эргэжсэн юм түүхүүд байгаа даа байхгүй юу? Хайч. Яаж чи Өөрөө хутгалалгуутай байна. Хутгалж байна. яаж чи эксүдэ яриаар орж ин чи. Гэгөө зүгээр би юу хэлж байгаа гэхээр баясагийн яг ингээд юу 30 эцтэй юм шиг боловч яг ингээд 10 нас юу аах залуу харагддаг л байгаа байхгүй юу? Гэхдээ би зүгээр яг анх харахтаа зүгээр 30 27 8. Харин тийм байгаа сте. Юусаа тэгж харагдаад байгаа. Тэгтээ. Тийм яг тэгж харагдаж байсан. Тэгээ найс нь яг энэ насыг л хэлэх гэж байгаа дэ өөр юм хэлчихлээ. Тэр шиг хасчаарай. Тий. Тэгээд яг хөө гэр бүлийнхаа хүрээнд гэх юм бол одоо ийм л юм байлээ л дээ. Гэр бүлийн ад жаргалыг бас өөр юу ч орлохгүй. Ер нь бол тийм. Тийм. Гэтээ гэр бүл дотроо хүн өөрөө өөртөөгөө хамтдаа байж ад жаргалтай болж чадах юм бол олон зүйл бүдрэхгүй юм байлээ л дээ. Ажлаас халагдана уу, халагдахгүй байна уу? Одоо магадгүй санал бодол нийлхгүйгээс болоод нийлнэ үү, болно уу? Хүний амьдралыг өрөөсөө тэхэл ёстой гэж бас болохгүй шүү дээ, тий? Заримдаа ингээд хоёулаа зовж яхаар заримдаа салалж шийдэл болох үе байдаг нь юу вэ гэхээр зэрэг би хайртай гээл зодуулаад амьдраад ах шаардлагагүй. Тэр Энэ хүнийг орлох хүн байхгүй гэж таныг өөрөө ч н орлох хүн байхгүй. Яг энэ нөхцөлд бол зоригтой шийдвэр гаргадаг байх хэвээр. Энээс өөр бусад зүйл дээр бол ханаа сольж өөр хүнээр орлуулахын оронд харилцаагаа солих хэвээр. Арга барилаа. Ерөөсөө арга ингээд нөгөө харж байгаа ертөнцийг харж байгаа үнцэг маань өөрөө зөв байх юм бол би ямар үе дээр одоо ингээд өөрийгөө би харилж авч үлдэх ёстой. Ямар үе дээр би харилцаагаа авч үлдэх ёстой. Ямар үе дээр би ажлынхаа местийг авч үлдэх ёстой гэдэг энэ зүйлүүд ер нь аюул сайн ер нь бодож явах ёстой юм билээ. Яг гэр бүлийн амьдралын нэг юм тодорхой юм циклүүд байдаг юм шиг байгаа юм. Одоо ингээд ихэнд одоо шин байх тусмаа нөгөө дотор хүнээ таниулж амжаагүй байгаа болохоор намайг ингээд нөгөө гүйцэд мэдгүй байгаа болохоор энэ хүн намайг танихгүй тэгээд өөр хүнийг таниад солиод явчих үедээ гэдэг нэг тийм айдас байгаад тах шиг байгаа юм тий. Нэг орлогдчих үедээ гэдэг айдас нэг ихний хитэн жилэл байдаг юм шиг байгаа юм. Тэр нэг ойролцоогоо 5 жил ч юм уу тий. Тэрнээс цаашаага за одоо тэгээд намайг мэдхийн чинэндээ мэдсэн юм чинь одоо тэгээд уг хүн нь таалагдаад хамт амьдрал тэр үз таалагдхаан болоод одоо орхиод явбал тэр үз орлуулаад тэр нэг олоод явбал тэр үз яа гэвэл нөгөө би дотор хүнээ чинэндээ мэдүүлсэн гэдэг өөрөө ингэж бодоод тахгүй одоо миний доторхыг харцсан таньцсан гэдэг ингэ бод. Яг ихний нэг юм 2 3 жил бол айгу тийм айцтай. Би одоо өшөө сайн байж чадна штэ, өшөө хөөрхөн байж чадна штэ, өшөө мундаг байж чадна штэ. Тийм байхад одоо аяа явчих үедээ, орхио явчих үедээ, орлуулад явчих үедээ энэ төр гэдэг нэг юм айдас бол яг нэг тэр дотор хүнээ мэдлцээгүй үе дээр байгаад байт юм шиг байгаа юм. Би болохоор дотор хүнийг ойлгоцсон гэдэг ойлгоод одоо тэр хүнийг таньсан, надад таалагдчихээн.
амар гоё хүнтэй суучиж одоо яаж энийг атгаж авч үлдэх үү гэл нэг юм. Гэтэ эргээд ингээ бодохоор яг тэр нэг юм өөртөө итгэлгүй байсан, айдастай байсан тэр нэг ихний хитэн жил л өөрийгөө л зогоо утсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яа дими те? Тийш үү. Үнэн тийш үү. Мэдээ багнаа. Яагаад надад тэгж хэлээд байгаа? 5 жил тийм байд юм аа л гэж аахгүй юу? Харин тийм. Тэгээд цаашаа ингээд нэг 7-8 жил ингээд болоод эхлэнгуут зүгээр харцаараа ойлголцчихдаг. Одоо нөгөө зүгээр ингээд гэртээ орж ирээл нэг хувцаа тайлал цаа яглаад өгөхийн хооронд л өнөөдөр нэг иймэрхүү тохиолжтэй. Би өнөөдөр ийм сэдвээр яриад хэрэггүй юм байна гэдэг ч юм уу те. Өглөөнийг тийм ажил амжуулна гэд гарсан да. Энэ нь бүтээгүй юм байна да. Эсвэл бүтцэн байна да гэх. Тийм. Эрийн зүгээр ингээд нэг юм зүгээр л орж ирээл нэг 2 хөдөлгөөнөөр нь ойлгочдөг. Тэгээд уугаагүй гэж 1000 хэлсэн ч гэсэн уусан байгаа юм мэддэг. Утасны цаанаас хүртэл мэддэг. Тийм. Тэгээд нэг юм найзуудтайгаа ууллаа гэж гарчаад ингээд утсын аваад яац ирэх болж гинөө гэд хэлэхэд удахгүй очлоо гэсэн ч гэсэн мүд ирэхгүй юм байна гэдгийг нь ойлгодог тий. Нэг юм vibe нь гоё байгаад байгаа байд манай хүнийг одоо дахиж би залгаад хэрэггүй юм байна гэж мэдэрдэг ч юм уу. Нэг ийм болоод ирэхээрээ намайг бол орлуулах арга энэ хүнд байхгүй л тий. Одоо нэг иймэрхүү жоохон юм ихтгэлтэй болж байгаа байхгүй яг л би нөгөө ер нь бол нөгөө эр нөхрийнхөө суцыг атгаж эхэлж байгаа. Арси чинь биш зүрхий чинь таньдаг. Тэгээ маань хөрөөс нэг найзуудтайгаа нэг сууж байгаа тэгж хэлдэг байхгүй. Ер нь бол иймэрхүү үгийг зүгээр над руу хараад хизээч хэлэхгүй. За ингээд бүгдээрээ ингээд нэг шаагаад одоо бид нар шиг ингээд маазар сууж байхдаа сарнаа шиг охинтой суулаа гэсэн чинь сонгон шиг хүүхэнтэй суудсан байсан гэдэг. Яа. Тэгээ юу ч ингээд би тэгдэг байхгүй юу гэсэн үг ингээд айгу одоо ууралж штэ тий одоо би тэр хүн хооронд ингээд сарнаа дайвар штэ. Эхлээд нөгөө сарнаа шиг хөөрхөн байна гэж суусан чинь сонгон шиг аагтай тийм гашуун тэгтээ амттай байлээ. Тэгээ би ер нь амьдралдаа сарнаа биш сонгон идэж ил чадаж амьдрахаа мэдсэн байгаа битгий санаа зов гэнэ. Тийм шүү. Нөгөө сонгон чи аагтай байх тусмаа амттай. Эмэгтэй хүн чинь нэг эмэгтэй хүний ад ааш байх хэрэгтэй байхгүй юу? Ааштай байх гэсэн. Бэ хараа бүр ингээ аашгүй эмэгтэйчүүд чинь ингээ харахаар дандаа яатсан. Нөгөө ингээд нөгөө хайраар дутцсан. Ингээ одоо тэд нар чи яаж нэхлээр зэрэг ерөөс ингээ өөрийгөө гээцэн гэх юм уу ингэчүүл уралцж магадгүй ингэчүүл баярлчиж магадгүй юм хэлэхдээ дууга хүлэн зөвшөөрөөд би гэдэг хүн байхгүй ингээл аашч байхгүй адч байхгүй аагч байхгүй юу ч байхгүй ингээл нэг ийм жингүүж байгаа юм шиг тэр нэг гэрт байгаа нэг тийм өнгөгүй үнэргүй цэцэгтэй адилхан тий. Ой яа сэцэл бэ. Шауда аашгүй ч болохгүй. Ааг нь асарсан байл яах. Одоо ингээд нэг хэсэг хугацаанд ингээд нэг одоо хамт байжгаад өдөргадаа явдаг ч юм уу те одоо ажил төрлөөр нэг хэсэг хол байхаар хүн юуг нь санддаг гэхэлэр тэр аагийн санддаг байхгүй. Тэрнээс зүгээр ингээд оршиж байгаа байдлын санддаг шүү дээ. Өнөөдөр аашилтай шүү. За ерөөсөө хоолны амтан дээр ерөөсөө орлож болохгүй хамгийн гол амтлагч миний бодлоор. Давс сонгон хоёр ахгүй юу? Тийм шүү дээ. Энэ хоёр байхгүй өөр 1000 амтлагч игээд бүр ямар ч нэмэр ахгүй. Ашиг яасан. Сонгоныг саримсаар орлож давгүй шүү дээ. Сармас биш. Ашигта дотор чинь хатаасан сонгон давс ордог шүү дээ. Орцсон бэ. Ялгана. Нүдэн гэлцээд манай Инженер Батрагийн нүд өрөөсөө ингээ гэлцээд ирэхээр аяг хэцүү байгаа байхгүй. Тий, ингээл ах шиг байна тий. 5 минут татчихлаа гэдэг. Тий, тэгэхээр одоо миний хувьд зүгээр миний бодлоор хэлэх гээд байгаа зүйл бол ерөөсөө таныг хинч орлохгүй. Та энэ дэлхий дээр ерөөсөө ганцхан амьтаа ирсэн танд запас ам байхгүй. Одоо контр юу эднэр шиг тийм ам ерөөсөө байхгүй. Таны эд эрэхтэнд чинь сэлбэг байхгүй. Яг зөв. Та бол орлогдчихгүй ганцаараа. За тэгээд одоо ингээд нөгөө 50 насны гэдэг шиг яг ингээд нөгөө харах өнцөг өөрчлөгдсөн учраас таны амьдрал ерөөсөө амьд явхад зовлон хүртэл жаргал гэдэг үг айгүй гой санагдаад байгаа байхгүй одоо. Зүгээр та өөрөө байгаа нь ер нь өөрийгөө гээхгүй, өөрийгөө хайрлаж, бусдыг өөрийнхөө санаанд нийцүүлэхгүй. Ер нь ингээд амьдралыг мэдэрч алтан нарны цацралгийг ингээд харж баясдаг. Энэ л үнэхээр гоё шүү гэж хэлмээр. За энэ дээр цэцэг болон хүнсний ногоотой ослуулсан ямар зүйл вэ? За яг хөө орлогдмооргүй байгаа бол одоо ингээд жишээ нь би амьдралдаа ер нь нэг ганц удаа халагдчих үзсэн. Би бас ганц халагдсан шүү дээ. Тэ
Тэгээд тэр халагдалт нь гэр бүлээр яаж байгаас халагдаад хөтлөгч хийж байгаад халагдаад одоо өөрийнхөө шоуг хийцэн байна. Ямар байна? Хэрвээ орлогдмооргүй байгаа бол зүгээр нөгөө сарнаа шиг байх гад хэрэггүй. Заавал одоо юу гэх юм те алтан зул шиг байх гад хэрэггүй, сарнаа шиг байх гад хэрэггүй. Чи төмсний улаан байж болно шүү дээ. Тэгээ яасан сөв. Тэгээд үнэхээр төмсний улаан бол төмсний улаан шиг л гоё юм. Өөрийнхоороо л гоё ганхаал, гоё найгаал, өөрийнхөө үнэрийг ялгаруулаад өөрийнхөө орол тэнд оршилтоо. Тэгээд эрэгтэй хүний хувьд өөрөөхөө байгаа эмэгтэй хүн л хамгийн тийм одоо би яг манай эрэгтэй дүүгээсээ анзаардаг байхгүй юу? Манай бэр бол үнэхээр эрэх, тайнх нэг тийм би ингээ харахаар эрэгтэй дүүгээ өрөвдөх хэмжээний эмэгтэй байхгүй юу? Гэхдээ манай эрэгтэй дүү эхнэрийнхаа тэр байдалд нь л амар туртай. Одоо тэрийг ингээл эрхлүүлээл, ингээл бөөцөөлөөл, ингээл тэр нэг юм тэрийг харахаараа өөрөө нэг юм өөрөө тэрэнд нь жаргаж амьдрдгийг нь би ингээ хажуунаас нь хараад мэдээд байгаа болохоор ингээд те өөрийнхоороо байгаа тэр байдлаараа л манай дүүд ингээд таалагдаж хайрлагддаг байгаа байхгүй. Тэр одоо би бол тэнд амьдрахгүй юм чинь надаа ямар байх нь хамаагүй шүү дээ. Тэр хоёр хүн хоорондоо гоё байж ивэл тэгэл болоо. Биш тэгэл их нэртэй ингэж хайрлагддаг юм байна. Тэгэхээр зүгээр орлогдмооргүй байгаа бол хэн нэгэн шиг биш. Тэ эсвэл одоо тэр хүний хүсэмжит хүнийг толгой дотроо төсөөлчөөд тэрэн шиг нь болох гэж хичээх биш. Зүгээр өөрөөрөө орш. Эхлээд өөрөөрөө орш. Тэгээд мэдээж өөрөөрөө байгаа хүмүүст эхний ээлжинд хүмүүс дуртай биш. Чи сарнаа шиг байх хэрэгтэй. Чи алтан шиг байх хэрэгтэй гэд. Гэхдээ яваандаа чиний үн цэнийг ойлгоод ирэхээрээ нөгөө яг өөрийн чинь үнэр, өөрийн чинь гоо үзэсгэлэн, өөрийн чинь амтыг ойлгоод ирэхээрээ тэрэнд нь татагдаж тэрэнд нь одоо энэ бол ажлын байран дээр ч адилхан, гэр бүл дээр ч адилхан, найз нөхөд донд ч адилхан тэр нөгөө цэг шиг байх гад хэрэггүй. Зүгээр хоёр ингээд хашилтын дунд өөрийнхөө нэрийг тавиад яг өөр шиг л байхыг байх юм бол чамаа хинч хизээч орлож чадахгүй. Орлогдох шиг амархан юм бол байхгүй. Яагаад гэвэл чи тэрэн шиг байх юм бол тэгээд тэрнийгээр чинь орлуулаад явуулчихна. Амар акта орж ирж байна. Энэ харин юу амар байна. Миний бодлоор зүгээр өшөө ахаад нэг 30 минут сонголоор хүн байхгүй. Ер нь бол давс сонгон сарна төмөс нэг тийм гэмргүүл юм байл. галтогоо нэг хүлэмжнээс явж байгаа юм шиг байна. Аюу тийм. Миний бодлоор яг ингээд чамайг орлох хүн байгаа гэхээр би яг ингээд нөгөө цаг үетэйгээ бодож ойлгосон. Хэрвээ бид нар өөрсдийн гэсэн ухаантай, өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өөрсдийн гэсэн итгэл үнэмштэй байхгүй бол өнөөдөр цаг үе технологийн хувьсэл хийгдээд биднийг орлох химэл дүр, химэл оюун ухаан байгаад байна тийм ээ. Хэрвээ бид нар гэр дотрочсон яг өөрийнхөө орон зай дээр өөрийнхөө төр байхгүй бол яг түрүүчийн бадмагчийн хэлдгээр огигч хэлдгээр намайг орлох хүн мэдээж гараад ирэх баг. Хүн зорилгоо олохгүй бол хүний зорилгын төлөө орлогдоод явна. Зорилгоо олчих юм бол өөрийнхөө л явна. За ингээд бүгдээ хамтдаа Good Morning Mongolia шоуныхаа мэгмөр гаргийн аюу хамтдаа дуслаа тий. Аюу хаагтаа дуслаа. Ажилласан Mom Nanny Center Mongolia-гийнхаа хамт олон маш их баярлалаа. Филиппинээс мэргэжлийн өндөр түвшний хүүхд тасрагч гэрийн үйлчлэгчийг Монголд албан ёсоор та бүхэнд учин залгуулж байгаа энэ гайхамшигтай хамт олонтой холбогдохыг хүсэх юм бол 9449 8555 дугаараар холбогдоод өнөөдөр асуугаад үзээрэй. Тэгээд нэг сумаар нэлээд хэдэн туулай англи хэлний багш хүүхд тасрагч гэрийн үйлчлэгч та бүхэнд холбож өгч байгаа энэ сайхан хамт олон манай агуулгыг дэмжин хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд бүгд хамтдаа өрөөгөө аялаад дуусгацгаая. 3 хайртай Монгол орно Монголиа. Good Morning Mongolia шоу мэгэр маргийн сонгодог тусгалтай өглөөгөө танд хүргэлээ. Маргааш өглөө эргээд уулзцгаая. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрөөрэй. Сонгон давсарна. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжмөнтэйгээр яг энэ дээр хүлээж авах болно.